хол зайн харилцаанд байгаа хосууд бол үнэхээр хүнддэгмээр мундаг. Тэгэхээр баяр хүргэмээр байна. Та хоёртой. Тий, мундаг байна. Энэ бол маш том амлалт, хувийн зохион байгуулалт, зориг, дэвчээр, хүч шаарддаг. Тий? Тэгээд давхар биетэй хүүхдтэйгээ гэхээр ганцхан өөрийгөө за гэл ингээл ганцхан өөрийнхөө сэтгэл санаа орох ч юм уу гуниглах ч юм уу тэрийг даван туулахаас илүү бас илүү хариуцлагатай талд үлдэж байгаа. Тэгэхээр энэ бол их зориулалт, их том амлалт байдаг тий. Яг хол зайн харилцаанд байгаа хүмүүсийн хувьд мөч нь их чухал юм шиг байна. Мөчлөг нь. Тэгээ зарим хүмүүсийн хувьд яваад өгөх нь салж байгаа гэдгийг илэрхийлэх нэг илэрхийлэмж байдаг. Ингээд нэг салцдахгүй тэгмээ салахын тулд гадаад руу явдаг. Харилцаан тэгэхээр их муу нөгөө хортой эсвэл дарамт шахалттай нөгөө хүнээс ингээд бүр залхацсан тохиолдолд аль нэг нь өөрийнхөө амьдралыг бодоод тэгтээ гадаад явахаар далимдуулаад ингээд яваа салдаг. Ийм хол харилцаанууд байна. Тэгээд очихоор угаасаа баг багаар ингээд холцоор байгаа саландаа гэдэг тий. Тэгэхээр бүх хосуудаас нөгөө салах зорилготой бас явдаг тийм кейсүүд байгаа байхгүй маш олон. Тэгтэл тэр мөчлөг нь хосуудын харилцаа нэг тийм халуун дулаан сайхан байгаа үе дээрээ явах сонголтыг гаргаж ийн гэдэг чинь маш том хүндлэл.